Улсын 2 дугаар төвийн эмнэлгийн ЭДС эрхтэн шилжүүлэн суулгах төв элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын илгэсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтад шилжсэн байна. Тос төв нь 2022 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэл ажиллаа эхэлсэн байна. Мэс заслыг улсын 2 дугаар төв эмнэлгийн эмч нар Солонгосын Samsung Medical төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонман, түүний баг, улсын 1 дугаар төв эмнэлэг болон халдвар төвчин судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр хэрэгжүүлсэн байна. За бидэж энэ элэг шилжүүлэн суулгах мэс заслт бол олон мэргэжлийн олон чиглэлийн эмч мэргэжилтийн совилогч, техникч, инженер маш олон хүмүүсийн оролцоотойгоор бүтдэг. Анагаах ухааны салбарын бол ноён оргил гэж хэлэхээр хэмжээний ийм мэс засал манай эмнэлэгт нутагшиж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар Монгол улсад сүүлийн 20 жилд бол илгэний өвчлөөс шалтгаалсан нас барал тасралтгүй өснө гэсэн судалгаа байдаг. За тийм ч учраас ер нь бол бид манай эмнэлгийн төлөвлөгөө, манай эмчрийн төлөвлөгөөнд бол илгэний өвчлөлийн төгсгөлийн шатанд илгэний хавдрын улмаас нас барах, нас баралтыг багасгах, амьдралын чанарыг сайжруулах, дард иргэдийнхаа тусламж үйлчлэгийг сайжруулж, урт удаан наслахад тусламж үйлчлэгээ чиглүүлэх зорилгоор элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмнэлэг бол эхлүүлээд байна. Мэс заслаар донорын элгийг дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол улсад 3 дахь тохиолдол болсноороо эрхтнээ бэлгэлж байгаа эмчлүүлэгчид зовир бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байна гэдгийг алтныхан хэлжээ. За элэг шилжүүлэн суулгах мэс заслыг улсын 2 дугаар төв эмнэлэгт хийж эхэлснээр Монгол улсад тулгамдж байгаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээлт багасж, гадаад орн руу зорчих урсгал буурч, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах олон давуу талууд бүрдэж байна. Цаашид улсын 2 дугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна бүр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэл ажиллаа хангаж эхэлжээ.